Баярын мэндийг дэвшүүлээ. Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам. Монголын хүнсчдийн холбоо. За Монгол хүнсний аж үйлдвэрээс салбарч үүсч өгсөний 90 жилээ тохиолдож байгаа. Орчин бол даргатайгаа өнөөдөр уулзаж ярилцсан байх баяртай байна. Танаас энэ анхны үйлдвэрийн салбарын үүсч хөгжүүлж аж үйлдвэрийн салбар болж хөгжсөн талаар асууя гэж бодож байна. Та тэгээд дурсамжаас ярихгүй. Бид 1965 онд Одессын хүнсний технологийн дээд сургуульд очиж суралцсан. Энэ бол одоогийн Украины одооны готшод хардлаа ирээд байдаг. Тэр үедээ бол Судлаад улсын хаан бүрэлдэхүүн байсан. Тийм 70 онд махны үйлдвэрийн салбарын чиглэлээр мэргэжил эзэмссэн 11 хүүхэд төгсөж ирчихсэн. 25-аас. Тэгээ 25-аас. А бос нь бол сүүний чиглэлээр, урлагийн чиглэлээр энэ төр цөөхөн ингээд төгссөн л дээ. Махны чиглэлээр одоо 11 хүүхэд төгсөж ирээд. Тэр үед 3 үйлдвэрлэл байсан да. Лонд. Улаанбаатарын мах комбинат, Дарханы мах комбинат, Чавсангатын мах комбинат. Тэгээ энэ гуравт хуваарлагдсан. За бидний одоо 500 хүүхэд бол Улаанбаатар хотын мах комбинат харьцангуй одоо том үйлдвэрлэлтэй, их хүнтэй. Тэгээд одоо аль нэг зээг тасгад одоо ажилласнаар ажиллуулна. Миний хувьд одоо арьсан зээгт хуваарлагдчихсэн. Тэгээ одоо тэр үед чинь 7 сар гэдэг чинь яг одоо мал төхөөрч тий дараа оныхоо одоо махыг бэлтгэдэг. Тухайн жилийнхаа одоо махны экспортыг хийдэг ийм үе нэгтэй. Улаанбаатарын мах комбинат бол цэргийн алба хаагчдаас ажилчдынхаа нөхөлтийг их гээд өгсөн. Цагаалгаар цэргээс алба хаагцсан. Зэрэгээс алба хаагцсан сайхан залуучууд ирнэ. Тэгээ харин удаачгүй харин би Олимпийн заводд шилжиж чадсан. За Олимпийн заводд жинхэнэ ажилчид нар очсон да. Тэр чинь Олимпийн завод чинь тэр үед бүх одоо малаас гарах Олимпиадсаа боловсруулна, экспортлно. Экспортын маш том ач холбогдолтой юм үйлдвэр байсан. Өдөртөө одоо 10,000 бог орж ирнэ. Урд өдрийн одоо төхөөрсөн малын тэр өлөнг аваад том устаа ганд сойн. Тэгээд дараа өдөр нь одоо машин нэг цэвэрлэгээ оруулна. Тэгээд цэвэрлэглээд гараад ирэхэд нь тэр өлөнгөдсөй чинь нэг усгүй үлгэж нэгдүгээр чанарын шалгана. Бүрэн цэвэрлэгдэж нөгөө нэг өнгөр тэр юм. Хоёрдугаарт диаметраар нь ангилна. Тий. Донор. Тэгээд уртын хэмжин. Тэрнээс өмнө тэр нөгөө усан цоосон ган дотроос нэг ажилчин болов бүх тэр сордлогооны нөхдүүдэд тоолж өгнө. Юундар надад тавихгүй өөрөөр хэлбэл тэр гангаас тоолж тэр октодод нөгөө Усаад ээлж болчих юм. тэгж байгаа юм. Тэгээд үзүүлж штэ амьдрал үзүүлж जैन. Тэгээд хамгийн нарийн юмнуудаа тэргээр дамжуулж сургаж байна. Одоо тэр яадаг тэр гарц марц тэр яад сойдг тэр одоо ерөөсөн тэр сой хүчээр ямар шалтгаантай. Тэгээд нөгөө цэвэрлэх машин шугам чинь одоо маш нарийн тохиргоотой. Тэрний тохиргоо алдуул яадаг бидгүй. Тэгээд тийм бол тэрийг дараа удирдахад бол бүх юмыг одоо мэдүүлж штэ. Бүгд амд орохгүй, унахгүй тийм ээ. Тэгээд 2 сар тийм ажил хийж жагаад тэгээд технологич ирдэг. Тэгээд одоо жинхэнэ мэргэжлийн тэр Олимпийн заводын онолтой мэдээлэлтэй ажлын дадлагтай тэгээд технологич тавьчих. Тэгж л одоо ажлынхаа гараагаа эхэлсэндээ 3 давхар тэр урт байсан чинь тэр чигээр ийм конвейер. Нэг эрмэн ингээл эрмэн 3 давхар эрмэн ингээл эргээд байна.
Тэр дээрээсээ. Тэгээд зарим нэг одоо ажилчин чи хөөрхий тэр ялгаж чадахгүй энэ тэр алдчихдаг. Тэгээд яхалаар дийс нь бүр юу руу аваачаад нөгөө тэг чаяж чинь бие биенээ харж чадахгүй. Тэгээд нөгөө устаа чихтэй юмд чинь ингээд манараал. Боо манан тэр үлдвэрч. Үнэр танаар тэр чи мэдээч хэрэг. Тэгээ нэг хэцүү юм тэр бог малын чацархаа чинь одоо ингээд чацархаа өөхтэй. Тэгээд чацархаан дундуур чинь бас нэг жижигхэн юутай сувг шиг юм. Тэрэнд нь юу вэ? Хажуугаар нь нөгөө чацархааны булчирхаа байна. Тэр бүх юмыг тэр үед гараар авдаг. Баахан зайлд хөөхнүүд тэр үед тэр хөлнгийн захид ягаад тэр голзуу хөөхнүүдийг тэгээд угаасаа хөөхнүүд гар ажиллагаатай учраас тэгэл зайлвал нөгөө хөөхнүүд чинь өндөг ингээл яагаад ч ингээд ямар ч юуг болчих. Арьсгцаа. Ерөөсө гөлис юм болчихдог байхгүй. Тэгээд бүт тусраад агараад ирдэг байхгүй. Тэр жацрагаатай тэгж гараараа уцтаа тэгж тэр моогтуудаар тэрнийг цэвэрлүүлэх гэх тэрнээс тэгээ гарч байгаа юм ерөөс олигт юм байхгүй. Их сайндаа тосны зэхтэл өгч. Цэцгийн хажуудлын нөгөө өөхийг аваад тосны зэхтэл. За бүр таар хүн одоо юу нүлдэг нэг ашиглах зэхрээ яв. Ямар ч очил. Нэг бол нэг жаахан чанар муутай эцсний тусгаар нь тэрнээс чанар муутай тусгарч байгаа. Эсвэл техникийн тусгарч байгаа. Одоо нэг савн гэдэг. Гэхдээ тэрний төлөө тэр олон хүнийг зовоо тэгэж одоо юу хийхгүй юм байна. Гурван давхар Эрменийн конвер махгоос. Авайс. Цэлийг л явчихж тэрцээ нөгөө новширсан юу тэг ганцхан давхар явуулчихсан. Ерөөсөө нэг давхар намхавтраа доотлын давхар Эрменийн үлдээгээд төгсгөлд нь тэгээд том юу ямгстай. Ядлагын цэгээрээ дамжуулаад шууд хоолоо явуулаад зүгээр шууд үлдчихэж байгаа байхгүй. Тэр багаар. Тим системд оруулаа. Тэгээд нөгөө хэд хөөгнөч чинь нэг зовлонгоос алсан. Инженер хүн гэдэг чинь одоо тэгж л одоо зовлон дотор орж хүний хөдөлмөрийг яаж хөнгөвчлөх вэ? Хэрэгтэй хэрэггүй юм яаж яах вэ гэж ингэж л одоо ажилдаг байсан шүү дээ. Энэ салбар бол нарийн дээрх юм бол их буянтай салбар шүү. Монголын ард түмнийг одоо хоолжсэн ялангуяа социализмын үед бол ер нь Улаанбаатарын махкамнад гэдэг чинь тэгэл энэ нийслэл Улаанбаатарын хам хүнийг жилийн 4 улирал одоо харангадаг байлаа шүү дээ. 77 онд хүн хүнсний үйлдвэрийн яамд махсууны үйлдвэрийн гэлтс гэж байгуулагдсан шинээр гэлтс. Тэгээ одоо тэр гэлтст сайдуудаад тэгээд тэр үед ч одоо тэгэл сайд дуудаад үргэлжлөхөд өвөө гэж хэлэх ямар ч юу байхгүй байсан шүү дээ. Тэгээд тэр гэлтсийн дараагаар 77 хоног дуустал ажилласан да. Талиг содом инженер лавгч инженер одоо фитнес минь лавгч инженер хүндүү инженер бадрал сүүгээ отгоноор талигч усан отгон инженер сүүний нэг инженер тэгээ самбууга ёстой нэг жинхэнэ дүш тулдаг самбууга болоод яг хөө улсын нөөц хариуцсан тооцоон дээр спирт хариуцсан. Бас спирт хариуцдаг байсан. Тэр чинь спиртийг ч одоо энэ бүх хүнсний үйлдвэрт хуваартай өгнө. Сайхан нөхдүүдтэйгээ их сайхан ажилласан, их юм сурсан. 82 онд эргээд яам надад Улаанбаатар махкамнадын орлого цаглаар төрөний одоо ярьсан борлуулалт, экспорт, хангамж энэ бүх юмыг хариуцсан орлогчор тавьсан да. Ингээд одоо сайхан хамт олонтойгоо би
98 он хүртэл ажилласан шүү. Тэр 82 он чинь нөгөө Германы техник хамт ажиллагааны тусламжаар үйлдвэр чинь маш орчин үеийн тоног төхөөрөмжтэй болсон. Тэгээд экспортын бодлого хүн амын хүнсний хангамжаас гадна нөгөө үлэнгийн чинь гадаад экспорт, барууны орнуудад экспортлох. Консервын үйлдвэрлэл шинээр болгоод консервын үйлдвэрийг чинь шинээр бий болгосон учраас энэ социалист орнуудад экспорт. Тэгэхээр чи эний чинь үйлдвэрээ мэддэг, төрийн бодлогыг мэддэг, яамныхаа хилцээний даргыг орлогч дарга тэнд бол том бодлого явуулж таныг экспорт Монголын валютыг өсгөхөд бас энэ хүн хувь нэмэр болно гэсэн бас төрийн бодлого явуулж байсан болов уу гэж бодогдоод байна л да. Тэгээд энэ экспортууд тэр цагаас хойш нэмэгдсэн шүү. Нэмэгдсэн одоо консервын чинь одоо ерөөс нэг сайн экспортлж чадахгүй нэг л яагаад байсан тэгээд тэр цагаас хойш чинь Германд уусан Болгарт уусан Унгарт гаргаж байсан Чехэд гаргаж байсан Оросд бол ойлгомжтой ингээл үлэн гидсэн болохоор үлэн гидс одоо ерөөс голзуу баруун Герман Галланд Франц ингээд одоо гаргадаг байсан ганц валют жишээ ер нь их чухал юм. Энэ бол тэгээд энэ боловсон хүчний бодлого гэдэг бол ингэж төрийн бодлого нэн зүг газар байрлуулах гэж чухал байна. Тэгэнтэй болсон чинь бүр нэг буцаад нэг 80 онд ирсэн чинь надад бүр сайхан сэтгэл төрчихлээ да 82 он та дараагаар очиж би дөнгөж сургууль төгсөж ирж байсан үе хамтар сайхан ажиллаж байсан даа. Туйлын баяртай. Тэгээд тэр үед төрийн бодлогын боловсон хүчний энэ төр хаан тавихаас гадна ажиллаж байсан боловсон хүчний гадаад дотоод бэлтгэх ажил мэргэжил дээшлүүлэх. Энэ дээр бол маш чухал үүрэг гүйцэтгэжсэн гэдэг би одоо тодхон санаж байна. Өөрөөр хэлбэл Улаанбаатар Макинсерийн комбинат ажиллаж байсан юм. Өдөрлийн бис цагаар Герман дадлаг хийж барууны соёлтой таних. Хамгийн гол нь тэр ажилчдыг одоо сургаж юм үзүүл. Тэгж юмлоохтаа жид нэг хэдээс бид орчин үе явдаг байсан юм да. 2 зүгчсэн. 150 200 тийм 150 200. Тэр одоо үнэхээр сайхан юм болчихсон шүү. Германтай ямар сайхан Берлиний Маккомбинат тэгвэл Монбек комбинат ажиллаж байсан. Сайхан цайтай хүрээд ирэхэд соёл үлдсэн, техник технологи үлдсэн тийм ээ. Гомн сайхан байсан. Манай ажилчид бол ер нь тэр Германд ингээд жил болгон ингээд явуулаад ажиллаулаад Германы техник технологитой танилцуулаад тэр соёл тэр юмтай яс ер нь маш өсч өгсөн шүү. Өсч өгсөн тийм ээ. Үнээр өсч өгсөн. Би ингээд бодоод 3000 Макинсерийн комбинатын 3000 ажилчин зах зээлд ороход хамгийн амьдралаа авч явж чадсан Макинсерийн комбинат гэж боддог. Улаанбаатар Макинсерийн комбинат тэр үед хичнээн хэмжээний махыг Оросд хичнээн хэмжээний махыг Германд гаргадаг байл. Тий. Герман чинь нэг шулсан махан гаргадаг тийм. Тий. Германд бол яг хөө багалда. Тэгтэл шулсан одоо ангилсан ийм сортлсон махны 500 тонн. 500 тонн гэдэг чинь бас яс хумах шүү дээ. Ястайгаар удах бол тэр чинь бол бараг 1500 2000 тонн. Балгаарт одоо бас нэг тэр хэмжээний ингэж явуулж байсан. Оросд болохоор тий. Оросд бол гулуузаар нь явуулж байсан. Ер нь бид нэг 20-30 мянган тонн мах бол жилд Орос руу экспортлдог байсан. Мал төхөөрөх үйлрэл тэгэл ер нь жилбүрийн 12 сар энэ 12 сарын 30-31-нд чинь одоо бид одоо тэнд малат төхөөрөл махан ч одоо экспорт ачуулаад ингээд зогсож байдаг үе зөндөө байсан. Сар бол маш хүнд сар байдаг гэж санаж байна. Яг гэвэл тэр үед чинь бид чинь одоо малын эдлийг чинь 3 ээлжээр тийм үү? Ерөөсөн зогсдгүй 3 ээлжээр явуулдаг. Гэтэл мал туураар исэн хүмүүс чинь хасах 20-30 градусаас майхан дотроо хөлдчих гээд яамнаас улс төрийн төвчөөноос хүртэл одоо тусгай хомс гаргаад тэдний чинь анхаарна бид чинь одоо ачнаа ажилчдаа бас анхаарна тийм ээ. Яста би нэг юм харамсдаг. 90 оны үеийг нэг та нэг харамсаж байгаа болох гэж бодоод байна. 90 он маш хэцүү байсан.
Зөвлөлт улсч маш хэцүү болсон. 90 он гэдэг. Манайхаас хэцүү болсон байсан. Бүр хэцүү. Бүх юм Москва төвлөрүүлээд авцсан. Нөгөө үйлдвэрүүд нь ямар ч мэдлгүй. Ийм болцсон байсан үе байхгүй юу? 90 онд зөвлөлт улс руу яваад нэг бараг 2 сар 5 ганцаар. Яасан айдгүй тэр одоо айгаад яах юм одоо миний өөрөг одоо би үнсээр хийдэг лазны төмөр дуусч идэг. Миний улаан үдэнтэй авчдаг байсан шүү дээ. Тий. Нийлүүлэлт байхгүй. Ерөөсөн тэр нөгөө хуучин бид чинь энэ техникийн борд энэ юунд цахаад тэгээд нөгөөдөл тэр чин гадаад төлөвлөлтөний төрөлцсөн байгуулах шээ. Гэрээлэл тэгэл нийлүүлэх чад болоод байдаг байсан. Тэгээд би эхний ээлжинд чинь ангарск очоод ангарск ч нь одоо Америкийн том үйлдвэртэй химийн үйлдвэртэй. Тэр ч гайгүй амархан бүтсэн хуучин одоо бас холбоотой сүлбэтэй юм байсан. 3 дэстер Америк гэрэлд маш явуулж байгаа. Тэр чинь нэгийн доронтод тэр чинь ганц өөрийгөө бодохгүй шүү дээ. Нэгийн дарханд нэг нь Улаанбаатар. Төмрийг олох гэж би ястаа завсан. Шууд би үйлдвэртэй нэглээ очсон байхгүй. Ерс бид мэдэх бас. Москвад өнгөт металлын том юу гэдэг агентлаг. Тэгээ нэг юм очоод 1000 тонн. Бас далаастаас тэр үгүй. Одоо нэгэн тал очсон юм. 1000 тонн төмөр гэрээлээ. За тэгээ хөдөөгийн малч юу татчих хүн байхгүй. Улаан тамхи байхгүй. Дээлийн дайлан байхгүй. Дайлан давуу байхгүй. Моцикл их сонирхом. Моцикл бахныг гэрээлт. Орстой. Бүр үйлдвэртэй л очив. Тэр нь бол тийгээс ямар ч агуур арга байхгүй. Моцикл гэрээлт. Тэгээд Киргизд очиж 100 тонн улаан тамхи. Өзбект хүн дуугаад. Үнэтэй дийл юм. Тий. Бас 100 тонн. Улсын хэрэгэлдэг юмыг л одоо нэг компани ордог захирал гэрэл шал явахгүй. Тэгэхгүй болохоор ч өөр яах вэ? Тэр хүнд үед ерөөсө нэг хэсэгтээ нөгөөрхий хөдөөнийх нэг улаан тамхины цаас хоёроор хангасан. 100 тонн юу ч бас нэлийн дэсдгийг шүү. Хөвөн бол бас юу ясаа. Хөвөн бол бас томоор орж ирсэн. Тэрнийг бол чи яшиг зүгээр аймагуд ингээл хөргүүлсэн. Тэгээ тэр үед чи нөгөө бэлтгэлийн систем байхгүй болсон. За яаж одоо энэ малыч одоо тэр компани өөрөө удалж малч очиж удалж авахгүй бол өөр хариуцах эзэн байхгүй. Систем нурцуулж. Систем одоо үүсгэл. Тэгээд 12 аймагт эхний ээлжинд төлөөлөгч юм газар таг. Мал түүхий бэлтгэлийн газар гэж. Газартай бас. Бүр газар. Даргатай, нягтлантай, яравтай. Өөрөөр хэлбэл зах зээлийн бүтцэн шинээр орж шинэ механизмыг нөгөө бий болгож явах. Шинээр бий болгож. Хэдийгээр улсын үйлдвэрч гэсэн тэрийг бол нэг өөр одоо өөр бэлтгэл хийхгүй бол тэр одоо өөр хинч хийх хэрэгтэй алах юм байна шүү. Юу байхгүй. Тэгэл үндсэндээ үйл ажиллагаа жигдэрд хэлсэн шүү. Нөгөө мал түүхийд бэлтгэлийн газар үүрэгтэй, дөрөмтэй, зоригтой. Тэгээ бид мөнгөөр нангаж байгаа юм чинь. Мөнгөөр бараа материалаар нь нөгөө малчтай хэрэгтэй бүх тэр юм моциклийн хуваарлаад өгчин, нөгөө аймагуд, нөгөө хөвөнгийн хуваарлаад өгчин, нөгөө тамхины хуваарлаад өгчин, бусад юу байна бүгдийг хуваарлж өгнө. Тэгээ нөгөө мал түүхий бэлтгэлийн газар дарга нэгтлэн бүгд нь өөр өгч. Та нар ер нь хүнээс мал гуугаад явж явах яг мал гуугаад авна л да цаашаа. Ингээд авна. Тэгэхдээ өөрснөө бас малтай болоо. Тодорхой нутаг бэлчээр
сонгож яв. Маш сайн малчин юм олж яв. Найдвартай. Тэгээд одоо төлөх мал солинжуулна. солинжуулна шүү дээ. Өөр яах юм? Тэгээд хамгийн сайн хийсэн манай төдөө өрнцөндөө төдөө өрнцөн өөрөнгө мал төгөөд бэлтгэлийн газар төдөө өрнцөн баг хонь хэд дэр нь 50,000 гараал явж исэн шүү. Өөрөөх. Тэгээд ингээд ерөөсөө энэ систем чи янз бүр гоё болоо. Нөгөө малчд чи бүр ойлгоц. Оо яах одоо ингээд манай аймгийн мал төгөөд бэлтгэлийн газрын хан Авчим чи худалдаад авч санаад авах юм байхгүй. Ерөөсөө ингээд харин тэдэнд моцикл ахуулбал моцикл захиал change систем биш шууд харьцдаг систем биш. Шууд харьцдаг. Тэр чи одоо шууд үйлдвэртэй харьцдаг тийм систем бий болоод хэрэгжсэн байхгүй. Юм зэ. Тэгээд авчаал эднүүд 98 онд би чадагдсан тэрний өмнө 2 жилийн өмнө л үү 96 онд моделийг захирлын минь хаалсан. Тэгэл тэр бүх юм юу яасан да. Энэ хүн ингээд бодоод хийжсэн юм тэгээ байхгүй болох л гэж. Тийм. Одоо тэгээ байхгүй болж устгах тийм ээ. Тэр нь хөгжөө зэгцгэлээд яваад улам хүн баярлдаг тийм ээ. Хүнсний аж үйлдвэрээс салбарч үүсч өгчөөд 90 жил болсон. Энэ хугацаанд бол ийм бэрхшээл, зовлон, аз жаргал, дэвшилтэй бүх юм үзлээ шүү дээ. Тэгэхээр одоо 90 жилийн босгон дээр ингээд бид ингээд уулзж яхад ах トゥ хоёр ч уулзаад байгаа юм шиг аль эсвэл одоо дарга зэрэг хоёр уулзаад байгаа юм шиг миний дарга байсан би сүүлдэн даргач болцсон юм шиг ийм сайхан мөчөд одоо лачин бадагтайгаа уулзж байгаа хэрэгтэй. 90 жилийн ойд зориулаад бүх хэлнэ гэж танаас хүсэж байна. Тэгээд ямар ч байсан махны салбар бол бид бүгдийг мэдэхгүй байна. Ямар нэгэн хэмжээгээр энэ залуучууд бол хөгжүүлж байна. Тэр нь бол үндсэндээ дэлгүүрт харагдаж шүү дээ. Одоо бол хям ямар ч дефицит тийм юм алга. Ямар л дэлгүүр дорн ямар л хям авчидны хүсвэл одоо бүх юм байж. Тасралтгүй махаар хангах асуудал мах бэлдэгдэг, мал бэлдэгдэг улирлын эмчин Монголдо бол арилаагүй л байгаа шүү дээ. Ер нь одоо бэлчээрийн малч хүн байж нэргээ байдгийг хөдөөжхон биержгээд юм байгуулагдаад эн чинь нэлээ удацсан. Тэгээ би бас энэнд их гордж ирсэн байхгүй юу. Нөгөө нэг талагч би тэрийн зүтгээ тэр малчд түрээд тэгж ажиллаж ясан юм ийг хийгээд унах болов гэж дотроо гарч ирсэн. Ерөөсөө энэ мал махар бол ордгон байна гэдэг. Нэг малуур ноолуур тийм юм ярьчаад тэгэл байх юм биш үү. Тэ би ажлын одоо тэр үр сайн мэдэхгүй байна уу. Тэр үед би тэр өмнө тавьжсэн бодлого зорилго өнөөдөр хэвээр байна. Нөгөө малч чинь ерөөсөө нэг гэрт нь очиод танахаас нэг хэдэн төлөг ч юм уу нэг өхөр авъя гэсэн хүнтэй нэг ярьж байгаад нэг 8 хийгээд малаа өгүүлөг нь өөр одоо хаан зардаг үлээ яадаг үлээ малаа гэдэг нэг портоор очиад Улаанбаатар эсвэл одоо боломжтой нэг нь портод дээр очиад Улаанбаатар ч аймгийн тэм явдаг. Тэр л одоо юм хэвээр байгаад байна да. Тэгэхээр энэ юмыг бол нэг жаахан өөрчилж янзлах хэрэгтэй байгаа юм. Ерөөсөө нэг талаас. За нөгөө талаас манай хүн амын бас махны хэрэглээ чанараа бас өөрчлөгдөж байгаа шүү. Тий. Нэр төрөл хүсэмжилж байгаа байдал. Тэр шин махыг болов одоо өвөл зангуу хэрэглэх хүсэмжил. Энэ юм бол үжээ хэрэглэгчдийн одоо их бий болсон байна. Тэгэхээр энийг одоо их нарын бодод тооцож энэ махны үйлдвэрийг
хөгжүүлэх хэрэгтэй. Энэ чиглэл рүү их зөв бодож бизнесээ эхэлсэн, бизнес хийж байгаа одоо тэр мал бага насны малыг одоо малчтаас аваад фермерийнхаа юунд бордоод тэгээд одоо сайхан өвөл зөнгөө шинэ махаар хангах га баримлзээд байж байгаа энэ залуучууд тэр байна. Эхлээ байна. Тэгэхээр ийм сайхан санаачлаг гаргаж байгаа энэ бодож байгаа сэтгэж байгаа залуучуудыг төр засгаас яамнаас их сайн дэмжиж өгөх хэрэгтэй. Тэгээд ганц нэгхэн хүн ингэж санаачлаг гаргаад энэ ч улсын хэмжээний юм шүү дээ. Манай улс чинь хичнээн малчинтай байлаа. Манай хэдэн малчд бол сайхан байна. Малаа сайхан өсгөж чадчих. Одоо яг тэр бэлчээр тэр юм зөв ашиглахтаар бас юм ярьдаг болж байна. 90 цаашдаа эвийн олчих. Малчд бол тэр дээр өөрийнхөө юмыг эвийн олчихно. Хамгийн гол нь тэдний юмыг нэг тийм гар дамжуултгүй хэрэглэгчд нэг авсаархан чанартай хүргээд өгдөг. Тэр системийг яг бий болох уу гэдэг дээр л бид нэлээд бодох хэрэгтэй. Манай хүнсний холбооны удирдлага нөхдүүд энэ салбарт олон жил ажилласан биднийг одоо хүлээн авч уулзж санал бодол солилцож ингэж байгаад одоо та нартай их баярлж байна. Ер нь нийт Монголынхаа хүнсчид одоо энэ 90 жилийн аваа сайхан ухтаараа улам удаа амжилттай ажиллаарэ. Бүтээгдэхүүн үйлчлэгээнд улам чанарын агц гаргаарай л гэж ерөөж дээ. Тэгээд бол ярих юм ихгүй тань тэгээд улам одоо бидэндээ сайн зөвлөж 90 жилийн босгон дээр хоёроо сайхан ярьслаа 100 жилийн босгон дээр бас ярилцах боломж гарах байхаа гэж бодож байна. Тэгээд тань за тийм сайхан баташгүй да баярлалаа.